Өнөөдрийн гол дүр бол Ю Хуян гэх хятад эмэгтэй. Тэр 1963 оны 12 дугаар сарын 29-нд хятадын Юнан муж Хэчэн тойрогт төрсөн. Ю овогтон маш олон удаагийн харгас үйлдэлүүдийг хийж тухайн үедээ хятад даяар маш ноцтой хэрэгт тооцогдож байв. Түүнийг цааслуулсны дараа хинч цогцыг нь авахыг хүсээгүй. 1990-ад оны үед интернет хөгжөөгүй, дээр нь хүмүүсийн мэдээлэл солилцох нөхцөл тааруу хяналт хариуцлагч өнөөгийн шиг нэхур байгаагүй. Ийм нөхцөлд Ю Хуян гэх муу санаатай эмэгтэй хар муу бодолтын яаж хурдан мөнгөтэй болох вэ гэж бодсны эцэст хүүхэд намайлах гэмтэрийг үлдэх болжээ. Түүний хамгийн анхны хэрэг бол өөрийн төрсөн хүүгээ 5,000 юанаар худалдсан байна. Энэ нь түүний хүүхэд намайлах гэмтэрэг лүү албан ёсоор хөл тавьсан эхлэл болсон юм. Тэр өөртөө адил зүрх сэтгэлгүй хэд хэдэн хүнтэй нийлэн Гүйжоу, Юнан, Чунцын мужуудын хүүхдүүдийг онилж боломж гарах төдийдөл шуудал хүүхдүүдийг хулгайлж байжээ. Тухайн үеийн эцэг эхчүүд хүүхдүүдэд анхааралтай харж байсан ч өдрийн цагаар олонний нүдэн дээр ийм уваагүй үйлдэл хийх зоригтой нэгэн байна хэмээн төсөөлөөгүй. Харин Ю Хуян болон түүний бүлэглэл тэр үеийн нийгмийн хяналт сул талыг ашиглан аимшигтай бизнесээ эхлүүлсэн. Хүүхдүүдийг ихэвчлэн Хэбэ мужийн хандан хотод авчран худалдаалдаг байв. Үүний дараах жилүүдэд Ю Хуян болон түүний хамсаатнууд хаа сайгүй тэнүүчлэн гэмт хэрэгэ үйлдсээр байв. Тэд элдв зайлтай үг хэрэглэж амттангаар хүүхдүүдийг хуурч мэгэлдэг байж. Зарим хүүхдийн нас бага гинэн цайлган тул хитгэн үгээр хурдагдан дагаж явсан бол заримыг нь шууд хүч хэрэглэн авч явдаг байв. Ингээд тэд эдгээр хөөрхий хүүхдүүдийг бараа шиг бусад газар руу худалдааж амьдралыг нь үгүй хийсэн юм. Хулгайлагдсан хүүхдүүдийн дундаас хамгийн балчран дөнгөж 1 эсвэл 2 настай ярьж чадахгүй шахан байсан. Тэднийг эцэг эхээс нь холдуулж танихгүй газар аваачна гэдэг төсөөлшгүй айдастай нүүр тулсан нь тодорхой. Харин хулгайлагдсан хүүхдүүдийн ар гэрхэн хизээж дуусахгүй уй гашууд автсан. Хүүхдүүдэд алдсан эцэг эхчүүд тэнгэр нурах мэт мэдрэмжийг туулж гудамж болон тохойд ойр хавийн хотуудаар өдөр шөнөгүй хүүхдүүдэд хайсан. Ямар нэгэн сэжүүр гарвал тэд юу ч үл айхран шуудал очдөг байв. Зарим гэр бүлүүд байгаа бүх хөрөнгө мөнгөө хүүхдээ олохын төлөө зарцуулж, ажлаа хүртэл хаяад өдөр хоногийг зөвхөн хүүхдээ хаахад зориулж байсан. Харин зарим нь сэтгэл санаагаар унаж сэтгэл зүйн хүнд гэмтэл авсан. Жилийн жилд үргэлжилсэн энэ хайлт олон аль өрхийг 10 жил, 20 жилээр ч хүлээлгэж байсан. Эцэст нь цагдаагийн тасралтгүй хүчин чармаалтын үр дүнд 2022 оны 6 дугаар сард Ю Хуянг баривчилсан юм. Тэд 1993-аас 2003 оны хооронд нийт 17 хүүхэд улгайлж өөр хотууд руу наймаасан. Анх 2023 оны 9 дугаар сард 11 хүүхэд улгаасан хэрэгээр анхан шатны шүүхээс цаазаар авах ял сонссон. Гэсэн ч 2024 оны 10 дугаар сард нэмэлт 6 хохирогч илэрсэн тул 2 дахь удаага ял оноосон. Харин 2024 оны 12 дугаар сард давтцаалдах хүсэлтийг дээд шүүх хүлээн аваагүй. 2025 оны 2 дугаар сарын 28-нд урт хугацааны мөрдөн байцаалт шүүх хуралдааны дараа Гүйжоу мужийн шоронд Ю Хуянг цаазаар авсан байна. Түүний хохирогчдын дунд 1-5 настай хүүхдүүд байсан. Зарим хохирогчид 20 гаруй жилийн дараа гэр бүлээ олсон. Жишээ нь Ян Ни Хуа охин 5 настай хулгайлагдаж 2021 онд гэр бүлтэйгээ дахин олсон. Ли Цунг болон Чэн Жинханаар 1990-ад онд хулгайлагдаж 2023-аас 24 онд төрсөн гэрээ олсон байна. Эцэст нь түүнийг цаазлуулсны дараа цогцыг нь авах гэж хинж ирээгүй. Хохирогчдын гэр бүлүүд Ю Хуянаас болж маш ихээр хохирч түүний мөнгөний төлөө харгас хэргийн улмаас тэдний хүүхдүүд эцэг эхийн хайр халамжинд бус өсч төрнөхын цагт зовлон дунд амьдрахад хүрсэн. Ийм их хор хөнөөлийг амссан эцэг эхчүүдэд маш их үзэн ядалт хоримтлагдсан байдаг. Тиймээс түүний амнаас хуулиар шийтгэгдсэн ч энэ уур хэлэн нь арилалгүй, хүмүүс түүний цогцыг авахыг ч хүсээгүй. Магадгүй Ю Хуянгийн гэр бүлийнхэн хийсэн зүйлээс нь жигшиж авъя гэж зүрхлээгүй байж магадгүй. Ямар ч шалтгаантай байсан түүний цогцыг авах нь олдсонгүй. Югийн гэмтэргийн анхны хамсаатан нь Ван Жавэ. Түүний анхны нөхөр тэрээр 1990-ад оны ихэр хулгай залиланд толбогдож шоронд орсон. Дараачийн хамсаатан бол Гун Сяньян. Югийн дараагийн амраг түүнтэй хамт 1993 оноос хойш хүүхдүүдийг хулгайлах 8 ажиллагаанд оролцсон. Мөн түүний төрсөн хүүг худалдах үед хамт байсан.
Дараачийн хамсаатан бол Ван Гуафу. Юу Хуаянгаас хулгайлсан хүүхдүүдийг худалдан авч руу зуучилж өгдөг нэгэн. Хулгайлсан хүүхдүүдийг Хэйбэй, Хинан зэрэг газруудад дамжуулан зуужилдаг байсан. Эдгээр хамсаатнууд нь 15-аас 20 жилийн хорихяал тус авсан байдаг. Юу Хуаянгийн хэрэгээсүүдэн Хятадын нийгэм хүүхдийн хамгаалалт дээр анхаарч, хуулийн жангарч олон нийтийн анхаарлыг татсан. Мөн хүүхэд наймаалах гэмт хэрэгт цаазаар авах хүртэлх хүнд ял оноож болохыг харуулсан төдийгүй улс даяар сэрэмжлүүлэг хяналт хуулийн эрх зүйн шинжилэл өрнөхөд нөлөөлжээ. Энэхүү хэрэг зөвхөн нэг гэмт хэрэгтэн шийдвэрлсэн тухай биш юм. Харин энэ нь хүүхэд наймаалах гэмт хэргийн аимшигтай үр дагаврыг олон нийтэд харуулсан. Үүнээс үүдэн маш олон гэр бүл салж хүүхдүүд хохирч эцэг эхчүүд бүх амьдралынхаа турш зовлон туулсан. Түүнчлэн энэ хэрэг олон нийтийн анхаарлыг хүүхэд хамгаалал, хүүхэд наймаалах гэмт хэрэгт чиглүүлсэн. Сүүлийн жилүүдэд Хятад улс хууль дүрм журмаа тасралтгүй шинжилж, нийгмийн хяналт улам бүр сайжирч байгаа. Жишээ нь хаасаагүй царай таньдаг хяналтын камер байрлуулж, ийм төрлийн гэмт хэрэг бүртгэгдвэл мэдээлэл маш хурдан тардаг болсон. Үүнээс болоод хүүхэд наймаалах гэмт хэрэг хийх нь урьдныхаас хамаагүй хэцүү болжээ. Бас олон нийт энэ асуудалд ихээр анхаарах болсон ба хүн бүр хамтран ажиллаж, энэхүү гэмт хэрэгтээ тэмцэх хүчирхэг нэгдлийг бүрдүүлж чадсан байна. Хаанч гэсэн хүүхдүүдтэй зориулсан аюулгүй байдлын боловсролыг улам бэхжүүлэх шаардлагатай. Тэд өөрсдийгөө яаж хамгаалах ёстойгоо мэддэг байх ёстой. Мөн эцэг эхчүүд өдөр бүр анхаарал болгоомжтой байж, муу санаатай хүмүүст боломж олгож болохгүй. Хятадд жилд 200 мянган орчим хүүхэд ор сураггүй алга болдог. Тэдний дийлэх нь хулгайлагдаж, асар том нутагтай энэ улсад өнцөг болон бүрт зарагдан очдог байна. Эд эрхтнээ алдаж амиа алдах нь тоогоо алдсан, буцаж ирдэг хүүхдүүд нь ч олон. Хүүхдээ алдсан олон эцэг эхчүүд аслагдсан тосгодын хүртэл самнан хүүхдээ хайдагч үр дүн маш бага. Дэлхийн алга болсон хүүхдүүдийн сүлжээ байгууллагын талент дурдсанаар Америкт жил бүр 460 орчим мянган хүүхэд алга болж байна хэмээн холбооны мөрдөх товчоо бүртгэсэн талаар дурдсан байна. Эргэж олсон хүүхдүүд 21% тавьсан байна. Тэгвэл Их Британд өнгөрсөн жил алга болсон гэж 112,853 хүүхэд бүртгэгдсэн бол Испанд 20,000. Харин 2015 оны тайланд дурдсанаар Оросд 45,000 хүүхэд алга болсон гэж бүртгэгджээ. Германд ч гэсэн хулгайлагдсан бас гэр орноо орхин явсан гэх мэт олон шалтгаанаар алга болсон хүүхдүүдийн жигсаалд 100,000 хүрсэн байгач. Гэхдээ маш олон оронд алга болсон хүүхдүүдийн талаарх статистик мэдээж байдаггүй. Дэлхийд даяар алга болж буй эдгээр хүүхдүүдийн алга боллоо гэсэн мэдээний цаана олон шалтгаан байгаа нь мэдээж. Эргэж хүүхдүүдэд олдох тохиолдол ч цөөнгүй бий. Одоогоор энэ төрлийн бус байгууллагын санд дэлхийд даяар хайж буй 5,000 хүүхдийн мэдээлэл зурагтайгаар харагдаж байна. Алга болсон хүүхдээ энэ байгууллагын сайтанд бүртгүүлснээр гадаад улсад гаргасан байж болзошгүй хүүхдүүдийг харь орноос олсон тохиолдолд энэ сангийн мэдээллээр дамжуулан эцэг эхийг нь олоход маш төхөн болдгоороо онцлогтой ажээ.